Сайхан үлдэж байна уу? Өнөөдөр дахин уулзж байгаадаа бас маш баяртай байна. Хамтдаа эзний өглөө анхаалаа хандуулцгаая. Бүгдээрээ хамт сонсож байгаа үстэй. Окей. Хамгийн хойдын сонсож байгаа гэдэг нь бүгд сонсдог шүү дээ. Агуу сонсохгүй одоо би өшөө шаралж бодно. За. Киноны минь. Нэг юм хэлэх гээд юу хэлээг батна. Шинэ он гарсан байх шин 2015 гарсан байна. Тийм. Бүгдээ 2014 онд уулзсан юм байна. Ноцноос уулзаагүй байсан юм байна. 2015 оны одоо чи 1 сар шүү дээ тийм үү? Хамгийн ихний сар. Арайд амьд чуулганы хоомоос танаас бас баярын мэнд хүргэе. 2015 оны бүгдээ ихтэй бүтээн босгож, байгуулж, яалж, давуулан дийж амьдрий тийм үү? За тэгээд хамтдаа чухал ишлийг харнаа. Тэр дэд хөл номын 6 дугаар бүлгээс анхаалаа хандуулъя. Дэд хөл 6 дугаар бүлэг. Танай санаж байгаа бох тийм үү? Бидний 2015 оны манай Антиох цуглааны 2015 оны өрөө авах үлээ. 2015 он ч юу лээ? Өнгөрсөн. Тэгээ бурхандаа нэгдээ, бусдаа нэгдээ, бусдыг бурхандаа нэгдүүлээ. Нэгдлийн жил байна тийм үү? Нэгдлийн жил байна. Тэгээ одоо бас бараг 60-70 жилийн нэгдлийн жил гэдэг хүмүүс юу гэж боддог байсан та нар санаж магадгүй тийм үү? Нэгдэлчийн хөдөлгөөн гэж байдаг шүү дээ. Нэгдэлчийн хөдөлгөөнд яасан бэ гэхээр тэндсэн хөрөнгө чинээтэй хүмүүсийн хөрөнгө мөнгө бүх юм бүгдийг төвлөрүүлсэн. Тэгээд хуваагаад хүмүүс тэрийг аваад тэгээд яг улсын малыг тижээдэг байлаа шүү дээ. Өсгөж хөгжүүлдэг байлаа. Тэгээд тэрийг бид нэг коммунист социалист нийгэм байсан байна. Одоо бид ямар нэгэн амьдарч байгаа вэ? Одоо ардчилсан нийгэм. Нэг бодлоор капиталист нийгэмд амьдарч байгаа тийм үү? За дэд хөл номын 6 дугаар бүлгээс өнөөдөр хэлүүлээд нэг чухал зүйлийг хаад. Бурхантай яаж нэгдэх юм бэ? Бурхантай холбогдох ямар арга замууд байна бидний амьдрал? Мэдээж он гарснаас хойш 2 бүтэн өдөр болсон. 2 бүтэн бараг манай насаа пастор маань бурхантай нэгдэх талаар, бусдаа нэгдэх талаар танаас эзнийг боолдсон байна. Тэгэхээр өнөөдөр би дахиад насаа пастрын ярьсан зүйлийг би бас давтаад ярина. Хажууд байгаа найзтай хамт хэлэхгүй. За давтаад ярина шүү. Тэгээд ойлгоорой. Та нэг зүйл хэлэхгүй. Заримдаа ингэдэг. Зарим бүтцэд би сургаал заашаа дараагийн бүтцэд өөр зорчигч тэр хүн хурж ирэнгүүтээ яг миний заасан адилхан сургаал зааш. Тэний дараагийн бүтцэд дахиад нэг хүн нөгөө яг адилхан бүтээрийн заасан адилхан сургаал зааш. Тэрнгүүт зарим хүмүүс яагаад давтаад байгаа юм бол одоо зургцсан пенцэг байх юм бэ гэж. Үнэндээ зургцсан пенцэг байгаад байгаа юм биш. Энэнд бурхан энийг чухал гэж тооцоож гэж анхааруулад байдаг. Тэгээс бурхан юмыг тохиолдлоор хийдэг тань бид юм уу? Бурхан бүх зүйлийг өөрийн тааллын дагуу, өөрийн хүслийн дагуу тэгээд бидний төлөө хийж байгаа. Тэр өнөөдөр үгийг бүгдээр анхаарал сонсох. Дэд хөл номын 6 дугаар бүлгийн 4-өөс 9 дугаар ишлэгийг уншиж байна. За анхааралтай сонсоорой. Шинэ орчуулгатаа Библи авсан биз дээ та нар? Аваагүй юу? Яаж байгаа? Олдохгүй байна. Тэ загтгүй юм уу? Би ирж ш. Би Библи авах болов гэж асуусан санаад байх. Насаа пастор манай хүмүүс бүгд Библитэй биш. Манай бүгд насаа пастораа шүүгдэх гэсэн. За. Сонс Израиль. Эзэн бол бидний бурхан бөгөөд ганц эзэн. Чи бурхан эзнээ бүх зүрх сэтгэл бүх сэтгэл бүх хүч чадлаараа хайр. Өнөөдөр чамд миний тушааж буй үгсийг чин зүрхэндээ байлгаж хөвгүүдээ үгээр хуцсан гэртээ сууж байхдаа замд явж байхдаа хөдөж байхдаа өндийж босгодож түүний тухай ярьж байна. Чи түүнийг тэмдэг болгон гартаа өгч хоёр өдрийн хооронд захиус мэд байл. Мөн түүний гэрийнхээ хатамчин дээрч хаалган дээрч бичээ гэсэн. Мөн 16-аас 19 дэх эшлэлээр хэлсэн байна. Та нар масаад сорьсон шигээ бурхан эзнээ бүх сорь. Эзэн бурхныхаа та нар тушаасан тушаал гэрчлэл зарилгуудыг та нар сагсан шиг саг. Эзний мэлмид юун зүйтэй сайн болохыг үйл.
Тэгвэл чи сайн сайхан байж чиний эцэг өвгдөд эзний тангаралсан тэр сайхан газар нутагт чи очиж эзний айдасчлан хамаг дайснаа өмнөөсөө хөөж гаргана гэсэн. За өнөөдөр энэ ишлүүдээс бүгд хамт суралцсан. Бурхантай хэрхэн холбогдох юм бэ? Үүндээ Бурхантай холбогдох хамгийн ихний хамгийн үндсэн чухал зүйл нь Бурханд итгэх явдал. Бурхан оршин байдаг бөгөөд тэр цорын ганцыг хүлээн зөвшөөрөх нь бид Бурхантай холбогдох хамгийн ихний суурь. Бурханыг байгаа гэж хүлээн зөвшөөрдөг маш олон хүмүүс байдаг. Итгэгч хүмүүс, одоо Христ итгэгч хүмүүс байна, Христ итгэдэггүй ч гэсэн хүмүүс байна. Есүст итгэдэггүй хүмүүс Бурхан байгаа. Яг аль Бурхан бүү юм? Ямар ч гэсэн Бурхан байгаа гэж ярьдаг хүмүүс байна. Өнөөдөр бас шинжлэх ухааны одоо эрдэмтэд мэргэд Бурханыг бас сүнсийг байгаа мэр гэдгийг баталсан бас хүлээн зөвшөөрсөн маш олон ном зохиолууд тойрсон байдгийг та мэдж байгаа. Бурхан байгаа. Харин хүмүүс тэгдэгтэй ямар Бурхан юм бол доо? Хэн Бурхан юм бол? Тэгээд бид нар лалын Мухаммедыг Бурхан гэж үзэх үү? Тэр хэн бэ? Эсвэл бид нар Буддаг Бурхан гэж үзэх үү? Тэр хэн бэ? Эсвэл бид нар хөх тэнгэртэй бид нар бөө мөрөглийг яг тэр Бурхантай холбож ирж үзэх үү? Маш олон зүйлийг хүмүүс гаргаж ирдэг. Хүн болгон өөрөө өөрсдийнхөө зүрх сэтгэл ямар нэгэн Бурханыг хийх. Зарим хүмүүс болохоор Бурханыг мод гэж үздэг. Тийм учраас ямар нэгэн сонин ургацтай байгаа модыг хараад тэр нь мөрөж эхэлдэг. Энэ мод нэг л гоё юм гэдэг. Гараад ирсэн хүн шиг харж авч энэ мөрөгөө. Энэ чулуу нэг л их сонир сайн хайрлаад энэ чулуунд ер нь мөрөгчөө. Яг хүний зүрх сэтгэл Бурханаар сангдаг учраас Бурханаар дутдаг. Бидний зүрх сэтгэл хоос байх Бурханыг мэдэхгүй. Бид нар өөрсдийнхөө хоосон зүрх сэтгэлийг дүүрэхин тулд бид нар мөнгөтэй болгож оролдог, бид нар ууж иддэг, бид нар бүхий өөрийнхөө амьдралд юугаар баялаг болгож өөрийнхөө зүрх сэтгэлийг сэтгэл хангалуун болгохыг хайрдаг. Эцэст нь бүхэн хуурамч, бүхэн хоосон гэдэг юм дээ. Мөнгө ирж болно, мөнгө дуусна. Алдар хүнтэй байж болно, алдар хүнд байхгүй. Та энэ дэлхий дээр нүцгэн ирсэн ширээ энэ дэлхийгээс нүцгэн боцох болно. Бид энэ дэлхийгээс юу ч авч явах. Юу ч авч. Харин үнэндээ Бурханыг тайлж мэдэх үе. Бид энэ дэлхий дээр нүцгэн ирээд нүцгэн боцсон ч бид нар мөнх амийг аван эзэнтэй үүдмэн хамт байхад дуугаад идэх. Тэгвэл бүгдээр Бурхантай холбогдохын хамгийн ихний зүйлийг Бурхан ганц гэж итгэх явдлыг бүгдээр бүлээн зөвшөөрсөн. Сонс Израиль гэсэн. Израиль. Эзэн бол бидний Бурхан бөгөөд ганц юм аа. Мэдээж тухайн үед Израильчууд санаж яасан энэ ишлийг өнөөдөр бид өөрсдийнхөө амьдралд тэнийг хүлээж авахдаа Израиль гэдэг нь бидний итгэлийн хувьд Бурханы сонгосон ард түмэн болсон гэдгээр хүлээн зөвшөөрч байна. Израильчуудыг хуучин гэрээний үед үзэх юм бол энэ Бурханаар сонгогдсон ард түмэн гэж үзсэн байдаг. Тэгээ Библиэд тэгж шилжсэн. Харин шинэ гэрээний үед Бурханд итгэлээр тавьсан хүн бүр тэд сонгогдсон ард түмэн болдог. Итгэлийн хувьд бид нар еврейчүүд болдог гэсэн итгэл явуулдаг. Тэгэхээр бид нар яг еврей хүн болно гэсэн үг биш шүү дээ. Бид нар яг еврейчүүд чиг байх ёстой гэсэн үг биш. Харин бидний итгэл маань Авраамийн хүүсээ болдог. Тэгээд бид Бурханы хүмүүс болдог. Израиль эзэн бол бидний Бурхан бөгөөд ганц эзэн юм. Тэгээд Бурханд итгэх, түүний ганц гэж итгэх итгэл дээр бид нар нэг 5 зүйлийг харах ёстой. Нэгдүгээр нь тэр бүтээгч гэдэг бид нар ойлгох ёстой. Бид нар байнга л яг бид нар магадгүй өглөө босоохоо залбирдаг. Бүтээгч Бурхан минь гэж залбирдаг ч байж болох юм. Гэхдээ нэг зүйл байна. Бид нар Бурханы үг бидний амьдралд ичээл болж ирэх хүртэл бид нар танд ойлгохгүй юм. Хүмүүс мэдлэгээсээ ярих уу, мэдээллээсээ ярих уу гэдэг ийм хоёр төвшөнд аливаа сургалт зохион байгуулагдаж байна. Мэдээллээсээ ярьдаг хүмүүс ер нь их олон байдаг. Мэдээллээс ярих үнэндээ бидний амьдралыг өөрчилдөг. Зөндөө мэдээлэл биш. Та Google дээр ороод та нар зөв бүх юмыг олж мэдэж байна. Ялангуяа та нар Америкт амьдарч байгаа англи хэлний тодорхой төвшөнд хүрсэн хүмүүс зөвөр юу дуртайгаа мэдэж байна. Та нар нийтлүү оронгуудаа нэг ийм creation.com гэж байгаа заяа. Creation ministry creation гэдэг за нэг юм яг тэр тэгээд тийш яваад оронгууд яг бүтээл хэрхэн эволюцийн гэдэг юм уу? Онлын эсрэг байдаг. Энэ хоёрыг юугаар онцлог юм бэ? Гэдгийг маш тодорхой бичлэгүүдээр бүр эсийн төвшөнд тэрийг тайлбарласан. Бурхан хүнээр бүтээх, Бурханыг хүн бүтээсэн гэдгийг тэд эзэмшиж маш олон эзэмшиж, маш олон судалгаан дээр үндэслэн тайлбарласан.
Яг мэдээлэл авч байгаа. Харин мэдлэгтэй байх гэдэг нэг сонирхолтой зүйл байна. Мэдээлэл гэдэг хин нэг хүн сонсч мэдсэн зүйлээ та нартай хуваалцаж та нар мэдээлэл авчлаа шүү. Энэ мэдээллийг та нар гараад ярьж болно шүү дээ. Дойч гэдэг чинь туяа гэдэг шиг ярьж болно. Туяагийн талаар мэдээлэл авчлаа. Туяа энэ түргэн уртаа гэж хэлээ. Тэгээд дойч гэж хэлсэн туяас түргэн уртаа байхгүй юу? Туяатай битгий нэрж ярьж болно. Та хаанаас яриад байна? Мэдээлэлээс яриад байгаа ч тийм. Харин та энийг мэдлэгээс ярихад бол яах ёстой гэж туяатай хамт байх ёстой. Туяатай цаг өнгөрүүлсний дараа туяатай та хэсэг хамт байж, хамт тоглож, хамт тоол хийж идэж, хамт кинонд явж, хамт цагийг өнгөрүүлсний дараа туяа хэмээр гэдэг юм. Түргэн уртаа юм байна. Гэхдээ дандаа уурлаад байдаг юм байна. Зарим үед уурлалт юм байна. Гэхдээ уурлалт нь зөв үед уурлалт юм байна. Тэрээс туяаг нөгөө дөржин хийснээр ингээд туяа гэдэг нь аяагаад яг нөгөө туяа орж иж шүүгээд аяагаад нөгөө туяа жигсэн гайхаад энэ яагаад ингэ цэврэл бүгээд амбал гайхаад байсан. Эсвэл яасан бэ? Зүгээр түргэн уртаа гэж нэг удаа дөрж хийсэн. Дөрж яагаад түргэн уртаа гэж бодсон. Туяатай цаг хүрүүлээ өгөхгүй дөрж. Зүгээр нэг удаа хаалгаар орсон чинь туяа энд уурлцсан зогсчихсон. Чи яагаад гэж зогсчихсон. Харагдаа энэ туяа бол гацсан амар. Нэг удаагийн учирлаас нэг удаагийн уулзтаас болоод тэгээд энэ үгээ бусдад ярьдаг. Бүгдээрээ л тэгж ярьдаг гэж байна. Монголчууд ер нь тийм хүн байх. Онцгой давшгаа сайн хүмүүс шүү дээ. Нэг удаагийн явдлаас болоод ерөөсөө энэ нь муу. Одож баг. Тэр устдаа хотлаа. Тэрнтэй тэр сүмөнд явдаг хотлаа. Хүн яг алдсан тэр үеийг харсан байж байна. Хүн зүрх сэтгэл нь хямдсан яагаад мэдгүй байж та уур уцаартай тэр хүн хөрөнгө жим юм навшга барьж авсныг харсан байж байна. Яг тэрний хард ямар түүх байгааг та мэдгүй шүү дээ. Бүх үйл явдлын хард өөрийнх нь түүх байна. Ажил донд хэлэхгүй бүх үйл явдлын хард өөрийнх нь түүх байна. Бүх үйл явдлын тэр түүхийг мэдгүй байж мэдээгүй байж бид нар хүнийг шүүж болохгүй шүү дээ. Бүх үйл явдлын нэг Индонезийн хамгийн том сүм байна. Ер нь Азиас бас том сүм л дээ. Индонезийн сүм байна. Энэ 250,000 хүнтэй сүм баггүй юу? Пастор Неко гэж байна. Пастор Неко. Пастор Некогийн талаар зарим хүмүүс янз бүрийн ярьсан. Юу гэж ярьсан гэхээр пастор юм байна шүү дээ. Баян тансаг пастор. Түүнд бүр 2 Rolls Royce байдаг гинэ. Их хамгийн том машин шаардлагатай байна шүү дээ. Тэгсэн нэг хүн юу гэж ярьсан бэ? Та нар ингэж яаж болохгүй шүү дээ. Энэ 2 Rolls Royce-ын ард ямар түүх байгаа нь мэдэхгүй шүү дээ. Яг нь 250,000 хүнтэй сүм. Тэгтээ сүм маш олон бизнесмен байдаг. Индонезийн тэр бомтгоо тэд сүмд явдаг. Хастай бизнесмен билүү яаж бодох юм? Бас нөр машин тавтай гэнэ л дээ. Пастрийнхаа төрсөн өдрөөр одоо 70 орчим насны хүн баггүй. Тэгээд тэр сүмийг цөөхөн үнэтэй байгаас нь 250,000 хүнд хүртэл өдөрдөж авч ирсэн 40 гаруй жил тэр сүмийг өдөрдсөн пастртай. Хүмүүс нь талархсан байж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс тэгж ярьсан даа тэр Давис Фепено гэж пастор тэгж ярьсан. Та нар энэний ард түүхийг мэдэхгүй байж хэн нэгэн хүнийг баян тансгаар нь эсвэл эдийн шуналтай шуналгүйгээр их байхгүй. Эцэст хэн шүүгч юм? Самсунгийн батууд юм уу? Эсвэл бүр сарын зам хайдагч өгдөг дамжил юм уу? Хэн шүүгч юм бэ? Эцэст шүүгч. Бид нар Бурхныг сайж мэддэг би сайн хэлээд байгаа. Бид нар Бурхныг бүтээгч гэдгийг бид нар ярьж болно. Бид нар тэгж сонссон байж болно. Бүтэн зөвдрөө цудаан дээр бүтээгчгээ сонссон. Та тэгээд сүлдө залхаад ёо ямар ядаргаатай ирэх бол бүтээгч. Тэр та зүрхэн дээр Бурхан үнээр бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрч тэрэнд илчилж тэр хэрэг авахгүй юм байна. Таны бүх амьдрал Бурханаас хамаарахтай гэдгийг та ойлгохгүй. Бүтээгч Бурханыг мэдгүй байх үед бид нар бие биенээ хүнсийн хөвөрөл байна. Бүгдээ бие биенээ өрсөлдсөн, барьцсан, хардсан, сэрдсэн, бие биенээ муулсан, мяасан, мөрсөн, голгарсан. Юу л байдаг. Би бүтээгч Бурханыг ойлгосноос болж би зарим зүйлүүдэд өөрийнхөө амьдралд хяналт тавьж гисэн. Хоёрдугаар мэдээ Бурханыг нэгдүгээр Бурханыг бүтээгч гэж итгэх ёстой, хоёрдугаар Бурханыг аврагч гэдгийг ойлгох итгэх ёстой. Тэр аврагч юм. Есүс Христ нэгэн удаа Симон гэдэг фарисеийг зочлсон байна. Тэнийг зочлон сууж явах үед нэг эмэгтэй хурцрээд
Яг үл үнтэй тосгоо. Тослоод тэгээд нулимсаараа хөлийн ачаа угаагаа одоо үсээрээ арчсан байдаг. Энийг харсан тэр Симон гэдэг фарисеи хүн юу гэж бодсон гэхээр Есүс хэрвээ үнэхээр Бурханаас ирсэн Месая буюу аврагч муу юм бол өөрийнх нь бие бүрж байгаа энэ завхаа амьтыг мэдэх ёстой гэж. Гэтэл Есүс Христ Симон дотроо тэгж бодсон байна. Гэтэл Есүс яасан Симонд өргөж чадсан Симон энэ юу бодож байгааг мэдсэн. Юу хийсэн гэж хэн их нүглээ уушлуулсан тэр Бурханы их хайрлаж хэн нүглээ баг уушлуулсан тэр Бурханы баг хайрлах болно гэсэн. Симон энэ үгэнд шок зочролт болсон. Үнэн дээр энэ их баг нүглийн тухай ярих гаагүй Есүс. Харин хүн өөрийнх нь амьдрал байгаа нүгэл хэрхэн түүнийг Бурханаас холдуулсныг ойлгож Есүс Христ Бурхан зөвхөн намайг аврах чадaltaй байна гэдгийг ухамсарлах үед Бурханы бүх зүрх сэтгэлээрээ хайрлах болоо гэсэн. Тэс баг нүгэлтэй учраас би нэрээ бодоод ягаад ч сүмд яваад хаяада яваад ягаад ч хаяада өргөдөг гэсэн чинь би нөгөө баг нүгэлтэй байсан байх шүү дээ. Тэгээ баг нүгэлтэй байсан болохоор би нөгөө баг өргөдөг өгөөд баг яваад гэсэн байсан. Ааш тийм баха гэж. Ингэж ярих таагүй Бурхан. Өнөөдөр бидний хинэн их нүгэлтэй хинэн баг нүгэлтэй вэ? Хажууд байгаас асуухгүй. Таны нүгэл минийхээс өгөө баг уу гэсэн да. Амин зэрэг гэж бодож байна. Энэ жоохон насны хувьд бол ялгаатай гомч нүглийн хувьд ялгаатай байгаа. Дөнгөж хоёр гарч явж байгаа юм чинь энэ өстө нэлцраа чинь өнгөд багтай байгаа. Бүр баг нь бүр баг байгаа. За энэ нөхдүүд 40 гараа явсан. За эдгээр бол баларсан. Бүр ямар ч найраа байхгүй болсон байгаа гэж бодлоо. Үнэн дээр тийм биш шүү дээ. Та хэдэн жил амьдарч ирсэн амаа нүгэл бүх Бурханд адилхан утгатай гэсэн. Булгайг, бодлоор үчирхий Бурханд адилхан. Чим үү? Why? Бүгд санаараа таньнууд англиар асууж. Wedi солонгосоор асууж байгаа. Вэ? Яа. Бурхан ариун учраас. Библиэлсэн Бурханыг толгүй ариун гэж. Толгүй ариун гэдэг бол толгүй ариун байдгийг хэлж. Тэгээс Бурхан толгүй ариун гэжтэй тэр Бурхандаа нэг жоохон зүгээр. Хүмүүс бидэд за жоохон зэг заахгүй. Хүн анзаарахгүй шүү. Бурхан анзаарна. Бурханд жоохон зэрэг байна уу? Баг зэг шиг байна уу? Бурхан анзаарна. Бурхан өөрөө ариун юм аа. Бурхан төгс ариун учраас Бурханы бодлоо юм. Яг бодлоо юм. Яг тэр Бурханы мост их юм байх. Бурхан ингэж за яах вэ баталтай жоохон худлаа гэсэн. За зүгээр хаяада жоохон худлаа. Ойлгож чи хүн ихтэй ойлгохгүй гэдэг юм Бурхан биш. Гэтэл өнөөдөр энэ дэлхийд байгаа маш олон шашны бүлгийнхэн яг л шашин бай. Яг л жинхэнэ Бурханыг мэддэггүй гэхээр тэр өөрсдөө бий болгосон шашныхаа зан үйл дотор compromise гэдэг зүйлийг маш ихээр хэрэгэлдэг байна. Compromise гэдэг нь бид тэр маш олон compromise. Яг энэ илүү ном уншсан чинь энэ гайгүй. Энэ баг номс энэ юу болохоо гэсэн баг. Энэ арай боловсролтой юм чи энэ юу Бурханд байж ойлгож байгаа. Энэ боловсрол муутай энэ Бурханаас холдсон баг. Үндэ боловсролтой боловсрохгүй чи ерөөсөө хамаагүй. Та ямар ном уншуулаагүй чи хэрэг залбирсан хамаагүй. Та нүгэлтэй. Та гимшээгүй. Та нүгэлтэй. Бурхан таны нүглийг уучлаа. Тэр таны гимшээгүй. Аврагч юм аа. Бурхан. Анаг түүнд итгэхээр түүнийг аврагч гэдэг итгэхээр Бурхан цорын ганц гэж итгэх гэсэн юм уу? Дараа нь гурдугаар түүнийг ариун гэж итгэх хэрэгтэй. Түрүүн яасан Бурхан толгүй ариун юм. Бурхан төгс ариун. Бурхан бидний шиг биш. Бурхан өөрийнхөө алдааг ямар нэгэн зүйлээр цайруулах гэж оролдог Бурхан биш. Тэр төгс. Танаа нэг зүйлийг мэдгүй. Зарим хүмүүс сайн мэдгүй юм шүү. Яг би Монгол хүн манай Монгол орн маань ер нь шарийн шашинтай гэж явдаг шүү дээ. Баг 80-90% боддиш гэж явдаг.
Монголын тамхиг шашин чинь буддизм гэж байна. Тэгэхээр зарим хүмүүс тэрийг юу гэдэг буддизм гэдэг нь бурхан шашин гэдэг юу зарим ойлгоод. Буддизмын гол онол чинь бурхан байхгүй гэж хэлдэг шүү дээ. Бурхан бүтээгч байх. Ямар ч бурхан байх. Хүн өөрийгөө гингээр үздэг. Эс тэн дотор ингээд нэг бурхан бид шүтээ бий болгоод тэр бий болгож байгаа шүтээнд өөрийнхөө найдвар сүнсийг дад тэрийг арнааж амьд болгож одоо тэр нь өөрийнх нь амьдрал тодорхой хэмжээний нөлөө үзүүлэхэд өөр амьдрал өөрчлөлт нөлөө үзүүлэхэд нь зүгээр харагдах юм бол асуудал гэж үздэг болохоос биш. Тэгэхээр яг энэ шүтээ амьд бурхан гэж үзэж байна. Далаа сайхан ярьцлага өгсөн. Ярьцлага өгөхдөө маш тодорхой хэлж байгаа. Яг энийг л ярьж байгаа юм шүү дээ. Бурхан байхгүй гэж ярьж. Хүн өөрийгөө чикаа болгоо. Ажид байгаа юм дээр хэлдэг. Өөрийгөө чикаа болгох юм шиг байна. Яг дахин дүр. Маш харамсалтай маш инээдтэй. Бас сонслог өөрөөр нэг юм байдаг. Тэр юу гэхэд өнөөдөр зарим хүмүүс төрөлхийн өвчтөд хараагүй. Эсвэл ярих чадваргүй. Эсвэл янз бүрийн хүн өвчин тусдаг. Тэрийг юу гэж тайлбарладаг гэж урд наснда айхтар гэмтэн хүн байсан. Урд насны айхтар гэмтэн хүн байсан учраас энэ хүн одоо энэ дэлхийд ирэхдээ харахгүй ирэхгүй. Янз бүрийн хатар төвчөнтэй ийм Өндөө Библийн тайлбарт өнөөдөр хүний өвчтөй байгаа тэр хүн урд наснд хайсан нүглээс гэж хэлээгүй та нар ойлгоо. Есүс даалгавч асуусан. Энэ хүн өвчтөй байгаа нь хинээс вэ? Өөрөөс нь өөрийнх нь өглөө, эцгийнх нь өглөө. Харин Бурхан юу гэж Есүс юу гэж хэлсэн бэлээ? Бурханыг алдаршуулна. Тэгээд залбирсан тэр хүн идэрсэн. Бурхан төгс ариун хандлагатай. Бурхан ариун гэж байна. Дөрөвдүгээр нь бурхан шудраг юм аа. Хэрвээ та бурхан бүх зүйлсээ тавьж итгэх хүсчээ түүнийг шудраг гэдэг хүлээн зөвшөөрсөн. Бурхан бүх хүмүүсийг яг адилхан яг өнөөдөр хэлдэг үгүй ялбарлан гадуурхаараа гэсэн. Танаас хүн баян хүмүүс орж ирэх хүн дээшээ сууж хэлээд жоохон ядуултар хүн орж ирэхээр яг удаан болондоо сууж байгаараа гэж хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Баян. Өндөө бурхан тэр хүн баян байна уу ядуу нь юусэн хамаагүй бурхан бүтээсэн гэж. Бурхан өөрөө бүтээсэн. Тэр хүний хөрөнгө чинээтэй бол бурхан өөрөө тусалсан. Бурхан бүх хүмүүст адилхан боломжийг бол зарим хүмүүс гэж боддог. Итгэж биш хүмүүс баяжаад бурхан итгэж хүн баяжихгүй ямар сони юм бэ? Бурхан итгэж биш учраас хүний амьдралыг муу болгох үгүй. Бурхан шудраг итгэж биш байсан. Тэр буддист байна уу, тэр лалын шашинд байж гэнэ хөдөлмөржлөөр хүн юу тавьснаа хураах. Амен. Хүн ажиллаж яваад хөдөлмөрж өөр эвэгт бурхан шудраг. Бид нар өөрсдөө Христ итгэж өөрсдөө хөдөлмөрч ажиллахгүй байгаа юм. Өөрсдөө алхаад бас бурхан минь эвэгээрээ нэг шуудаатай нэг сая доллар буучаасаа гэж боддог учраас амжилт яахгүй. Тэр нь тэр Христ итгэж байгаа хайр авахгүй. Манай зөвхөн яг үйлдвэртэй эзэн байдаг. Янд дээр ажлын хувцас гэдэг. Тэгээд түүнийг ажилд авчихсан зандаа гай болдог гэдэг. Яагаад гэвэл итгэж хүн байж яснаа бурхантай цаг мөрөг ажиллах уу яваад. Тэгсэн яг маш их ачаалттай үед алга болчихсон гэж. Хайч юу гэж. Эцэг өөрийнхөө өмнө хэлээд барыг өдөртөө явуулсан шиг. Тэгээд сүүлдээ тэгээд пастор одоо яг би цалингийн хасах гэхээр нөгөө чинь сонин мессеж үчээд айлгаад ах юм. Хасахгүй гэхээр ажил хийгээгүй байгаад ах юм. Би миний зөвлөгөө юу байсан бэ? Цалин байрыг хасаад ирээ. Хасчих. Болно шүү дээ. Болно шүү дээ. Ажил хийхгүй байгаа хааж болно шүү дээ. Би Христ итгэж байгаа хүмүүс хамаагүй. Хөдөлмөрчөө Библи үг хэлсэн байлаа. Ажил хийж байгаа ажил хийгээгүй хоол бөөгөө гэсэн. Хөдөлмөргүй бол хоол битий дээ. Ажил доон дээр хөдөлмөргүй бол хоол битий дээ. Тэгээд тэр бизнесмен залуутай зөвлөсөн санаа битээ. Тэгвэл ажлаас
хал. Хэрвээ чам өөр ажилд олдох юм бол өөр илүү сайн ажилтан байгаа бол хал олж чадчих хал. Тэр хүн ажил хийв. Чи нэг удаа сануулж, хоёр удаа сануулж, гурав дахь хал. Нэг удаа салхиг нь хасч, хоёр дахь хасч, гурав дахь хал. Яа дараа нь хүн чинь янз бүрийн гомдол гараад тэгвэл хэлээр пастор халсан юм а гэж хэлээ. Би хариуцлах нөгөө. Яг тэр хэст итгэж гэдэг чигээр бид гэр бүл бид ойролцоо бид бохны хүмүүс гэдэг чигээр хүмүүс заримдаа тэн дээр даврах гэдэг. Бохон шудраг шүү. Хажууд он дээр бохон шудраг тийм давраад байна. Давраад дээ. Тэгэхээр бохон бүх хүмүүстэй ажиллах гэсэн. Бүх хүмүүсийн төлөө Христ итгэгч өнөө итгэж биш бүх хүмүүсийн төлөө нарыг мандуус. Бүх хүмүүсийн төлөө засыг оруулс. Амен. Бүх хүмүүсийн төлөө агаарыг бий болгос. Христ итгэж хүмүүс илүү цэвэр агаар амьсгалдаг гэж бодож байна. Үгүй үү? Харин Христ итгэж хүмүүс илүү шүүлтээр орох биш. Яг л та бүхэн эзэн. Та бүхэн танаас юу хүсэж байгааг ойлгосон. Тэгээд бүхнийг мэдэхгүй хүн шиг явах юм бол харамсалтай зүйл бид аваар осдоор хийлээгүй шүү заяа. Би юу гэхээр бидний хорвог орохгүй бохны өмнө очих шүүлтийн тухай ярьж байгаа шүү заяа. Тэрээс одоо ингээд хайгаад бадарсаа нөгөө пастор чинь янз бүрийн бохны гэсэн. Хорттой явж болохгүй заа. Би таныг хараагүй янз бүрийн бодлоо ойлгосон мэт айгаагүй үстэй. Бохны гайхалтай хөрөө байгаа шүү. Та бохны цорын ганц гэж итгэх үе та бас бохны хин гэж итгэх ёстой гэдэг тэр уучлалыг бохны итгэх ёстой. Тэр бол уучлал. Бохон өшөө хонлоо авах юм биш. Уучлал гэрэн үед бохон үйл үлдсэн хүмүүсийн төлөө тэр шууд тухайн газар яадаг хайрцаг тоосдог. Харин шинэ гэрэн үед бохон юу гэж хэлсэн би хүлээх болно. Шүлтээ дөрөвт хүлээх. Эмчээс өнөөдөр ингэ зарим итгэгчид тэгээд өчигдөр нэг жоохон буруу юм хийчихэд өнөөдөр явж байгаа нэг шарангуутай машин юм бол яа бурхан шийдчихлээ. Бурхан тийм өчигөн гар биш шүү заяа. Нэг жижиг сажиг юм хийгээд тэнд машины шүргүүлээ. Явж хатаа яах вэ? Тэнд ажил буугаа, цалингийн буугаа тэгээд жижиг юмар оруулахгүй заяа. Бурхан нэг таныг шийдэх явж идэг юм гар биш. Бид нар өөрсдөө тийм жижиг гар учраас бохныг бас тийм жижиг гарч бодоод байгаа. Тэгээд үстэй заримдаа би ингээд таалагдахгүй ингээд зарим нэг хүмүүс хүнд олсыг харахад таалагдах бодсон шүү дээ чинь. Ингээд хичээсээ энэ одоо ажил бүтэхгүй болчихсаа гэж бодох юм байна шүү дээ. За таалаад гэж боддгоо баха. Аяа тийм бодчих тийм шүү дээ. Зарим нэг хүмүүсийг харахад энэ ингэж энэ өстэй хөгийн гараа. Гэж бодно энэ хөгийн гар ингэчихгүй одоо энэ виз гарахгүй байгаасаа ногоон карт авахгүй байгаасаа. Бичмээр яг бүтгэж байгаа юм болчихсон болчихсон. Тийм ээ. Тэрнээс л мацгаар залбираа. Хаалт дотор ирсэн шүү дээ. Мэдээж бид нар их ингээд гэхдээ бид нар зарим нэг хүнд ингээд гомдцохоор яг тэр хүн ингээд жоохон янз бүрийн байдлаар тийм юм бүтлэхгүй болчихсон нэг гоё юм сонсогдоод байдаг тийм дотор ингээд. Та хүн гомдож үзсэн үү? Тэр гомдож үзээгүй юм ямар айртай. Тэс гомдож мэдгүй гомдоо. Тийм үү бид хүмүүс бидний шатлууд шүү дээ hurt болсон. Тэгээд бид яг гомдсон үедээ бид хүмүүсээс яахаас болсон. Тэр ингээд. Ань бохон тийм биш гэдэг нь хэлэх гээд байна шүү. Бохон тийм биш гэдэг тийм бол бохон тийм биш. Бохон Библиэсээ даавал уучлсан бол тэр бидний дахиж бидний эсрэг ашиглахгүй шүү. Амен. Тэр дахин бид тийм шал за юмсан маань уучлаа гүрч худлаа ажиллаа гэдэг ингээд маргааш нь бохон байж байгаа. Баттай чигчдэр худлаасаа санаж байгаа гэж айлгад байдаг. Харин бид нар тэгээд биеийн хүмүүсийг сануулаад чи надад тэгсэн бидтэй чи ингээс мэдтэй гэдэг. Гэхдээ нөхөр хоёр чи дандаа ингэж юм. Чи дандаа ингэж хүмүүсийг тийм шатлууд биш.
технологийн хувьд нэг хэлээд байгаа шалтгааны үгээр нөхөчнөө хийсэн амтанда хүрхгүй чи ингээд 7 хоногийн сүүлээр хамт байна гэж хэлсэн шүү дээ гэж нөгөөт нь харин тийм байсан чинь найсаар зарчлаа гэдэг засан ч явцсан. Харин тийм ээ яг байна гэж бодсон найсаар хөлмөд тоглоог өгөөгүй явцсан. Тэгэхээр найсаар чи дандаа ингэж байна. За бурхан ганц тэр уучлалт. Та ямар нүгэлтэй өчтөр ямар амтай гэсэн. Өнөөдөр гимсэн бурхан уучлсан. Тэгээд таныг ингээд баян таны дотор ингээд чи тийм нүгэлтэй, чи тийм асуудалтай гэсэн үг орж ирээд бурханаас ирж байгаа биш шүү. Муу ерийн сүнс биднийг ингэж яадаг вэ? Өнөөдөр бид нэр өөрсдөө хинбэ гэдэг юм хэлэх цагийг гаргах асуу. Тэрсээ бид хинбэ гэдэг. Тэгээд энэ дээр илүү хэсэг үзсэн шүү. За нэгдүгээр нь бурхан ганц гэж хэлдэг. Та бурхантай холбогдмоор бурхан ганц гэдэг үгтэй шүү. Есүс тэр бүтээгч тэр хүн төрөлхийг бүтээсэн, тэр намайг бүтээсэн, тэр таныг бүтээсэн гэдэг. Тэр аварч гэдэг Есүс бидний төлөө замнаас болоод нас турш бидний бүх нүдийг уучлсан гэдэг. Амин түүнийг ариун гэдэг бүтээн зөвшөөр тэр шудраг бурхан. Тэр уучлалт бурхан гэдгийг ойлгоо. Амен. Хоёрдугаар бид бурхантай холбогдохын тулд саяны бичээд хэлсэн байгаа юу гэсэн гэж чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа яа гэсэн бэ? Хайр. Тэр та бурханыг үнэхээр бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлахыг хүсэж байгаа нэг зүйлийг ойлгоо. Бурханаас дээгүүр тавих юм байх ёсгүй гэсэн. Үүнийг бурхан хэлээд чи бүх зүрхээрээ намайг хайрлаач гэж хэлээд байгаа. Чи надаас дээгүүр зүйлийг бүх зөвшөөрөөч. Эхлэндээ заримдаа бидний ногоон карт, бидний ажил, бидний нөгөө өрнөөс гадна бурханаас илүү үнэт юм. Тэгээ яагаад яаж та нар тэрийг мэддэг вэ? Мэдэх ёстой гэж. Ямар нэг та нар тэрийг ойлгодог вэ? Ийм байна. Бид нар бурханы үгийг дагаж амьдрахаас илүүтэйгээр энэ өрнөөсөө гарчих юм бол бүх юм болох гэдэг гэж бодож явах үед та өөрөө бурханаас дээгүүр тавьсан байна. Өөрөө бурханаас дээгүүр тавьсан. Та амар тайван биш. Таны сэтгэл санаа чинь тайван биш. Та ингээл яагаад ч бурхандаа тэгээд залбирч байдаг хүмүүс нэг залбирах сонио. Тэгээд залбирлын хамгийн гол юм чи өгөх нь өөрний асуудал. Тэгээд бурхан нэг залбирах болохоор бурхан өөрнөөс гараад хэлчихэж тэ өөрнөөс гараад хэлчихэж тэ өөрнөөс гараад хэлчихэж тэ. Тэгээд нойр хөрчихгүй. Тэгээд жоохон дээр боших гээд өөрнөөс гаргадаг бурханы тухай ямар зүгээр ч библи уншиж болохгүй зүгээр юм унших гээд нэг утгагүй санагдаад нэг өөрнөөс гаргадаг хүн чинь алтрын баялагаараа намайг хангана нөгөө хангана гэсэн чинь гаргадаг юм чинь өөрнөөс. Ингээд байгаа чинь та яагаад ингэж бурхнаас өөрөө дээгүүр тавиад байна. Эсвэл нөгөө ногоон карт. Өглөө босоод хамгийн түрүү нөгөө ногоон карт нөгөө. Тэгээд залбирал ногоон карт. Бүгдээ цуглаан дээр цуглаан дуусгуулгаад насаа бастраа залбирч өгөө нөгөө ногоон картны маань тайлж байгаа. Хагийг чамд. Бидээс биеийг 100% буруутгаж хийж чадахгүй. Яг л бидний хүсэл хэрэгцээ байгаа юм. Гэхдээ энэ хэрэгцээсээ давж хар сурах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бид нар юу ч хэрэгтэй бурхан нь дээ. Ногоон карт таны карт ойлгоно шүү дээ, тийм үү? А миний өөр бас таны карт ойлгоно шүү дээ. Би тэрнээс гар мянган боломжийг бурханаар өгөх болно. Харин эцэн би өнөөдөр юу хийх ёстой? Бурхан би яах юм бэ? Бид нар ингээд өөрсдөө олж байгаа ажил боломжтой дандаа татгалзаа хийхгүй байгаа мөртлөө тэгээд нэг өөр юм хийх гэдэг. Өнөөдөр Монгол тийм байж ажил хүмүүс гэдэг пастраа зайлшгүй болч зэрэг юу нэгтэй зүйл ажилтай болно. Тэгээд яваад үлдээ байжаа тэр зайлшгүй ямар ч ажил авахгүй юм аа. Яг би яг хийх санагдахгүй. Тэгээд өөр дөрвчул хийж болно. Би хийж. Зарим байна. Тэгээд одоо нэг 300 цаас аваа, тэгээд 400 мянган төгрөг аваад ажилладаг. Ямар ч орлогогүй мөртлөө тэгж ярьдаг. Нэг төгрөгийн орлогогүй мөртлөө 400 мянган төгрөгийн цалин болж шээ. Яах юм бэ? Тэгж би 400 мянган төгрөг яаж амтах вэ? Юу ч амьдраад байгаа юм. 400 мянган бүр амьдрах боломжтой өстэй. Бүр амьдрах өстэй. А тэгээд цаганд баригднаа. Цаганд баригдахгүй ажил яаж?
Бүгд бизнесмен болчих гэдэг шүү дээ. Бүгд уул хаан боосод болмоор байна шүү дээ. Бүгдээрээ нэг нүүрсний уур хаваараа авчмаар шүү дээ. Ямар хэцүү вэ? Та нар хараад ирэхгүй байгаа. Арай л өөр болов. Хацмал арай өөр юм. Ажил олдно гэдэг нь боломж yok. Би цалин хэд байна хурсан байна. Би Оросд сурж байхдаа 2 жил баг. Захтар 8 хэд байсан. Би та зөндөл ярьжсэн. Дахиад ярив. Тэгээд би захтар зогсоод 8 хэд сэмжиг арайшг окупай гэдэг 8 хэд. Тэгээд зарсан юунаас 10% би авдаг. Хичээлээ тараад, өглөө хичээл дараад 2 хэд тараад захтар очиод 2 цагаас 6 цаг хүртэл зогсон. 6 цаг хүртэл зогсоход 20,000 төгрөгийн одоо 20,000 рублийн самар зарна. Тэрнийх 10% нь 2,000 рубл. 2,000 рубл юу авч болдог гэсэн ингээд 2,000 рублээс ганц талхаа. Өдөр чинь зогсоод хичээл дараа зогсоо нэг л талхаа гэртээ хайдаг. Тэгээд бухнаас гос эзэм би илүү орлоготой ажилтай болно та надад туслаа гэсэн. Тэгээд нэг өдөр байжсэн чинь маа нэг оюутан юуны цэвэрлэгээ хийдэг гэнэ. Цэвэрлэгээ. Яаж миний доктор гээд дамжуулснаас сануулж байгаа юм бэ? Би яг очиж цэвэрлэгээ хамт хийчих хэрэгтэй. Тэгээд очиод цэвэрлэгээ хийх чинь нөгөө цэвэрлэгээ хийдэг юм намайг бас ажил авах гэдэг гэж бодож байгаа юм. Эвгэрхнээ зүтэй. Яг та тэгээд хас уцсан юм. Тэгээд би сүгөө би энэ ажилд авах. Зүгээр би хөдөлмөр хиймээр. Би ямар нэгэн хийвчтэй. Би цалингүйчс би хийж хиймээр. Тэгээд би очиод нөгөө хүнийг амраагаа би тэр сургуулийн 2 дахь сургууль цэцэрлэгийг угаасан. Санаа би ингэж хөдөлмөрсийнхаа дараа тун олгүй шээ. Дараагийн доор би цэцэрлэгт манайчаар ажиллаж байна. Тэгээд тэр цэцэрлэг биш дээ өөр. Би орлоготой болсон. Тэгээд тэр орлого маань мэдээж би зах дээр зогсоод 2,000 рубль авахаас илүү ашигтай ажилласан. Тэгээд бид наадны зүйлийг бохон хөдөлмөрч гарыг өрөөд гэж. Бид хөдөлмөрлөхгүй байгаа мөртлөө бид бохны гомдлоо. Та бохны бүх зүг сэтгэл бүх хүч чадал бүх сэтгэлээр хайлах хүсэж байгаа. Түүнээс дээгүүр нэмэх тавьж байна. Заримдаа таны найз залуу бохноос дээгүүр. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Би ч бохон итгээл та захиалцдаг бохноо найз залуу гэсэн. Ой. Тэр найз залуу тоо байна гэж. Баяр. Найз залуу чи гэрт итгэх гэсэн. Баяр. Итгэхгүй л дээ тийм үү? Би мэдээж тэрэг тийм үү? Энэ 10 юм тохиолдолд нэг нь боломж байдаг. Тэгээ бос гэртэл боломж байхгүй. Итгэхгүй ч тэр найз залуу. Зүгээр тантай суухын тулд танд итгэх гэж хэлж байгаа шүү дээ. Тэрийг мэдгүй л хүмүүс яг дурлцсан байгаа чинь харах шүү дээ. Тэгээд асуу. Нөгөө найз залуус асуу. За чи энэ охиныг ингээд сүмд явах юу гэж бод. Дэмжиж байгаа. Пастор гэсэн юм байна. Дэмжиж байгаа. Манай найз сүмд яваасаа. Сүм өстой гоё юм аа. За ингэ. Хорин боллоо. Нэг сард найз охин явсан сүм. Найз залуу дагаж ирнэ. Дараагийн сард найз залуу нэрчгүй ганцаараа ирнэ. Тэгээд тэрний дараа сард нөгөө охин байх. Тэгээд хаалтад яасан бэ охин минь ээ гэдээ асуу. Юу гэж ингэж харин тийм ээ маа найз нөгөө 7 хоног нэг удаа амралт ганц амралт өдөр алга болчих чадах юм тэгээд явуулах байна. Нөгөө яваад баг хамт явчих юм болоод найз яасан. Харин нөгөө ядраад явахгүй байх шиг байна. Одоо юу болж байна? Сонголт хийж. Охиныг нэг тавих өөр хүнийг нэг тавих. Мэдээж би яг энэ тохиолдолд нэгэн гэр бүл болсон тохиолдолд бидний зөвлөгөө мэдээж нөхрөө сонсороо өгөхөд байна. Гэхдээ мэдээж өөрөөсөө сонголт. Яг л бид нар гэр бүлийн эсрэг биш шүү дээ. Тэгээ бас Христ итгэгч биш вэ нөө мөн байна уу хамаагүй. Тэр таны гэр бүл болсон бол ингэж дийж. Тэр гэр бүл ялангуяа эмэгтэйчүүдээ нөхрийнхөө үгийг сонсоорой. Нөхрийнхөө хэлбэл ороорой. За эхнэрүүд ээ нөө. Эхнэр хүмүүс гараа өгдөө. За. Эхнэрүүд хансрах гэж штэ сонсороо. Нөхрийнхөө их мэдлэлд ороорой.
гэхээр Библи юу гэж хэлсэн гэж Есүс Христ захирагтай адилхан заяа. Бурхан захирагтай адилхан нөхөртөө захирагтай гэсэн. Маш чухал үг шүү. Гэр бүл ачил байдгүй шүү. Гэр бүл Бурханы засаг. Өрхийн дэрэг хүн. Тэгээд юу байдаг вэ? Гэр бүл гişүү. Агтээ нөхрүүд нэг зүйлийг эхнэрээ өөрийн бибиг тайлбар. Эхнэрээ хайрлаагүй захиргаанд оролцоод огч шүү. Эмиш эндэр цагтаа хэлэхгүй шүү. Тэгээ Бурханыг хайрлах тухайсан байна. Хамтдаа шүү. Эзэн Бурханыг хайрлаа. Та Бурхантай холбогдохыг хүсч байвал нэгдүгээр нь яг Бурханыг ганц гэдэгт итгэхээр. Хоёрдугаарт нь Бурханыг яагаад гэсэн? Хайрлаа. Та Бурханыг хайрлаж явах юм бол та Бурхантай холбогдож байна. Учир нь Библи хэлэхдээ Бурхан бол хайр гэсэн. Нэгдүгээр Коринтын 4-ийн 5-р ишлэл. Бурхан бол хайр юм гэсэн. Тэр бид нар Бурханыг хайр гэж бодож байгаа бол түүнийг хайраар төлөв. Нэгдүгээр итгэлээр холбогдороо ядуутантай хайраар холбогдороо. Гуравдугаар зүйл түүний үгийг зүрхэндээ тээх тухай өгүүлсэн байна. 6-аас 9-р ишлэл. Өнөөдөр чам миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж гэсэн. Хаана байлгах гэсэн бэ? Толгоондоо гэсэн үү? Зүрхэндээ. Зүрхэндээ байлгах. Хөвгүүдээ үүгээр хурцсан. Гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндөө босохдоо ч түүний тухай ярьж байгаа. Чи түүнийг тэмдэг болгон гартаа үйж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байл. Мөн түүний гэрээхийн хатчин дээрч, хаалган дээрч бичээ гэсэн. За, одоо энийг чухал зүйлийг харах хэрэгтэй. Бурханы үг зүрхэнд нь байгаа хүн яадаг гэсэн бэ? Энэ үгээр бүгдээ заадаг юм байна. Энийг бусдад ярьдаг юм байна. Энийг өөрийнхөө гэрт бичиж тавьдаг юм байна. Энэ үгийн дагуу харж амьдарч ирэх. Боссон ч, гарсан ч, унтсан ч, сэрсэн ч тэр үгийн тухай боддог юм байна. Хэзээ вэ? Бурханы үг зүрхэнд нь байх. Бурханы үгийн тухай зүгээр мэддэг байж болно. Энэ хүмүүс яг юм биш. Энэ тухай яг бид нар Бурханы үгийг бүр амьдрал зүрхэндээ оруулах юм бол бид Бурхантай холбогдож байна. Йохан номдэр Есүс Христ хэлсэн байдаг. Би эцгийн дотор та нар миний дотор байна. Бас ингэж миний нэрээр залбирсан гойсон болох чи юу болно? Яг энэ үгэнд олон хүмүүс хэлдэг. Та гойсон болгоныг өгч хэлсэн шүү дээ. Би гойж байна. Хоёр өрөө байр гэдэг. А гэтэл яг энэ өмнөх ишлэлийг хэлсэн. Та нарын дотор миний үг байв гэсэн. Бурханы үг таны дотор байх юм бол бид бүсгүй хүнээр ярьж байгаа. Бурханы үгийг бид зүрхэндээ оруулах гэдэг нь түүний үгийг хааж болсон тээж өгөөлж ярих тухай гэж байна. Та Бурханы үгийг тунхаглаж ярихгүй бол та яах вэ? Би нэг эмээгийн эдгэрлийн тухай гэрчээ сонсчихсан баг. Тэгээ энэ бол Чойогийн пастрын амьд юу. Тэдний сүмийн нэг настай эмээ эдгэрх өвчтэй байгаа. Тэрс эдгэрхгүй байсан. Ерөөсөө эдгэрч өгдөг. Тэгээ залбираад эдгэрдэг. Тэгээ нөгөө эмээ жоо гомдлохгүй юу? За пастор минь ээ, Бурханд олон жил итгэлээ. Эдгэрсэнгүй. Яа тийм билээ дээ. Тэр пастор гэж хэлсэн. Түүний шахаар миний бүх өвчтөд эдгэрсэн гэсэн ишлэг та 10,000 удаа бичээд ирээ гэж байна. Тэгээ тэр эмээ юу хийж ирэх вэ одоо? Тэр аваад бичиж гисэн 10,000 удаа. Нэг түүний шахаар миний бүх өвчтөд, хоёр түүний шахаар миний бүх өвчтөд, гурав түүний шахаар миний бүх өвчтөд. Энийг бичиж явах явцтай эдгэрсэн. Яг тэр Бурханы үг Библиэд гэдэг Бурханы үг амьд гэсэн. Амьд гэдэг нь Библиэд гэж байж байгаа. Гинт өөр хөдлөж гэсэн үг шүү дээ. Байцсан нэг үс ингэж хараа, нэг үс ингэж хараа. Ингэж хэлээгүй. Амьд гэсэн энэ ингээд шатаан гоо дотроос нь ойрлоо яагаад шатаа юм. Амьд гэдэг нь энэ бичсэн үгээр хүн итгэхгүй. Энэ үг бидний өөрчлөлт юм аа гэсэн. Тэгвэл миний амьдрал өөрчлөгдсөн. Би өөрчлөгдсөн. Болгаач, бодолч, муу зуршилтай хүн байсан. 20 жилийн өмнө, 22 жилийн өмнө эзэн намайг өөрчилсөн. Танайч бүхэн өөрчилсөн. Бурханы үг бидний зүрхэнд бид илчлээ. Өргөдлийн тухай би танарт ярив.
Өргөлөх зөв үү? Зөв үү? Өргөлөх нь сайн уу? За, зарим хүмүүс өргөлөх нь зөв шүү. Зарим хүмүүс өргөлөх нь сайн. Өргөлөх ёстой юу? Ёстой. Зарим хүмүүс бас ёстой гэж боддог юм байна. Бид нар өргөлийг зөв гэж өгч болно, сайн гэж өгч болно, ёстой гэж өгч болно. Тэгээ Библиэд болохоор зөв, сайн, ёстой гэж хэлдэг. Тэгээ Библиэд бидний чингээр яагаад юу гэж хэлсэн гэж? Зүг сэтгэлээ. Харангуй алгадгаар бус. Алгадгаар бус тийм үү? Зүгсээ харангуй. Бурхан хивээх болно гэсэн. Тэгээд таны үгээр нэг яг зүг сэтгэлээс харангуй өрөхгүй гэж хизээ ирдэг байх. Энэ үгийг бичиж байна. Та өргөж зөвгөд өргөж тэгээ харангуй сэтгэл зөвлөлтөө сайн гэж өргөж болно. Таныг өргөчгөр бас амьдрал босоож магадгүй. Бас буруу ханддаг. Гадаж шүү дээ. Ингээд өвгөнтэй зөвлөлт баруун зүрхнээр бурхан минь гэдэг шүү дээ. Тийм үү? Би танд ийшээ 17 идэх хай 100 доллар гэдэг шүү дээ. Буруу. Тэгээд ёстой гэдэг үг. Ёстой. Өөртөө чи 11 өгөхгүй надад тийм үү? Доктор юу бах юм? Баяртайгаар өгөх тухай ярьсан баг. Харангуй баяртайгаар өгөх албадгаар. Тэгээд санагдаад байна. Та ямар ч өртөө байж. Өргөл өгөөд баярлж байгаа хүний тухай яриад байна. Гэтэл зарим хүмүүс өргөл өгөөд өөрөө бодоод уурлаад Гэтэ мэдээж та нар сүлдээ гадна төгсөж нэг харагдахгүй шүү дээ. Тэгээд та нар бүгдээ ингээд ай бодч өгөө тэгээд юм усаад ингээд Үндэ бидний доктор болохыг тэмцэж явж байна. Тэгээд сүм энийг Нэгэн цаасаар жоо сүрээд авсан. Харин бид нар ичээд авахгүй. Бид нар өөр байгаа бидтэй бид нар өөртөө баярлалаа. Би өөртөө хэрнээ бурханд өргөж байгаагаар талархдаг. Ичээд Бурханы үгийн тухай би яриад байна. Бурханы үг зөвхөнтэй байх бид нар яг ийм л байна. Бурханы үг бидний зөвхөнтэй байх бид нар өөрсдөө амьдрах муу зуршлыг ялч чадна. Тэгээд орсон ч, гарсан ч, унтсан ч, тийм үү, сэрсэн ч, хөвсөн ч, болсон ч. Бурханы үгийг хэрхэн зөвхөндөө байх вэ? Үгийг унш, үгийг цээж. Өнөөдрийн цээжлэг ишлэгийг танд дэд төвийн 6-гийн 4-өөс 5 цээжлэг байна. Оройноос өмнө цээжлэхгүй та орой хаалгүй гэж мэдгээрэй. Амен. Би өөрөө энэ гадаж сонсно гэж цээжлэг. Тэгээд цээжлэг хүмүүст нь би яах вэ? Хоол ихийн өгч. Цээжлэг хүмүүс нь уушлаа. Таны дамж угаасаа жингээ хасж байгаа юм бүр амар цээжлэхгүй байж байна. Гэтэ ингээд Нэг бод чинь байна. Тэр дараа арай чагт таныг гасан юу бүгдээ гэж юм аа. Тэр ширик морны өдөр хараад. Ширик юм. Энэ түр 6-гийн 4-өөс 5. 4-өөс 4 5 доор шүү. Хоёрыг ширик хийж өгч байна. Маргааш тэр бүгд өөрчлөж. За хамгийн сүүлд одоо дуусна. Та ядарч байгаа хажууд байгаа хүмүүст мөрөмөр зөөлөн зөвхөн хичээгээ одоо дуусгах. Дөрөвдүгээр нэгдүгээр нь юу вэ? Бурхантай холбогдох хүсчээд Бурханыг царийн ганц гэж итгэхээр хоёрдугаар түүнийг хайрлаа. Гуравдугаар нь юу вэ? Түүний үг бүхэндээ тэгээд дөрөвдүгээр нь юу болох чинь? Таалгаа. За. Тавдугаар нь түүний хүслийн дагуу амьдрах. Түүний хүслийн дагуу амьдрах. Дөрөвдүгээр нь шуушлаа. Дөрөвдүгээр нь түүний хүслийн дагуу амьдрах. Гурав нь юу вэ? Бурханы үгийг зөвхөндөө барьж чи гурав шүү дээ, тийм үү? Нэгдүгээр нь юу вэ? Бурханы цорыгаас итгээрэй. Хоёрдугаар нь юу вэ? Бурханы хайрлаарай. Гуравдугаар нь юу вэ? Бурханы үгийг зөвхөндөө байлгаарай. Дөрөвдүгээр нь юу вэ? Түүний хүслийн дагуу амьдрах. 16-аас 19 эшлэгийг уншсан шүү дээ. Та анзаарсан биз дээ. Та нар массад сорьсон шигээр Бурханы эзэн үүсэ. За энэ массад сорьсыг
Израильчууд Египтийн болсод чөлөөлөж явж байхдаа Ханаа нутагт орох хэрэгтэй байсан. Ханаа нутагт орохгүй нэмээд тэр бүхээс буцсан шүү дээ. Тэгээд цөлд 40 жил тэнүүжсэн. Ингээд цөлд 40 жил тэнүүжиж явах үед нэг газар очиод тэд нар юу гэж ярьсан бэ гэхээр буханд гомдсон. Ус мус байхгүй. Ихлэ хатлаа. Тэгээд тэрний гомдлыг бурхан сонссон. Хүслийнхэн дагуу ус өгсөн. Тэр газрыг Мосе юу гэж нэрлэхээр Масса гэсэн. Гомдлсон. Энийг эмтэн турцсан шүү заяа. Гэсэн номын 10 дахь бүлгээр байна. Библиэд гэсэн ном байгааг та мэдж байгаа шүү дээ. Гэтэлсэн гэдэг ном байгаа шүү. Египтээс хасна шиг гэтэлсэн болсон шүү дээ. Гэтэлсэн. Яагаад гэтэлсэн гэж энэ үгийг сонгосон бэ гэхээр яг Египтээс гарсан номын яг гол нэр нь яг утган гэтэлсэн, гарсан, давсан, туусан судалтай байна. Тэрээс яг Египтээс гарсан зүйл биш байх. Дэлхийд дээр хоёр орнд тэгж хэрэгэлдэг. Египтээс гарсан гэж байна. Босод газар дандаа туусан, гарсан, гэтэлсэн. Бид нар энэ жилээс ихтэй яасан бэ? Гэтэлсэн гэдэг нь. За, эзний бүс эзэн бурхныхаа танад тушаал гэрчил зарилгуудыг та нар сагсан шиг цаг. Энэ гоё бохоо. Сагсан шиг цаг. Ажлын дээр сагсан шиг цаг. Манай тарим хүмүүс шиг хараад хийх юм. Ингээд бид нэг зүйл хэрвээ та хийх үнтэй гэрүүл болж байгаа болсон шиг бол. Тэгээс гэрүүл болж байгаа болсон шиг бол. Гэрүүл болох гээд байгаа юм шиг болохгүй бол бараг болохгүй болоо тэгээд тэгэл хамтран амьдраа л гэдэг. Тийм жанхуу шиг мэдээ. Амен. Хайрлаж байгаа суу. Амен. Тэрখিনি хүнд хайртай гэж болсон. Гэрч одоо юу вэ? Гэрэлтийн баталгаа ав. Одоо манаас тийм өнгөрсөн жилээс бид нар ийм бодлого гаргасан байна. Гэрэлтийн баталгаа авсан хосыг бид нар ажилласан зөндөө. Ормын. Гэрэлтийн баталгаа авах зөндөө хөрмөн ийх. Өөр газар хийж болно. Яг тэр хүмүүс танд гэрэлтийн баталгаа авахгүйгээр хийгээд байгаа шалтгаан нь юу яаж мэдэх юм бэ шүү дээ. Одоо бид нар ажиллаж байгаа хүмүүсээс асуудаг. Хоёр биедээ хайртай. Хоёр хамт амьдрах юм. Хоёр хэр удаан амьдрах гэдэг. Насны туршдаа. Одоо гэрчтэйгээ авчирч байгаа. Хантимээ хастад гэхдээ ингээл юу ч ажиллуулж чаддаг бохнаа. Бохныг тоглоом гэж бодоод байна. Монгол улсын тэр гэрчлэгээний цааснаас хямдхан гэж үзээд байгаа юм байна. Гэрэлтийн баталгаанаас гэрэл магадгүй таны зарим чинь энэ гэрэл ингээд сүмээр пастраа ажиллуулаад гэрэлтийн баталгааг авч амжаагүй аваарай. Заавал аваарай. Энэ чинь маш чухал. Тэвчээс бидэрээ эсвэл суусан шиг суу эсвэл бод. Тэгэхээр өнөөдөр бохны энэ юу хийсэн бэ? Та нар бохны зарилгуудыг сагсан шиг сахаад эзний мэдгүй зүүн зүвтэй сайн болохыг үл тэгвэл чи сайн сайхан байж чиний эцэг өвгдөд эзний танилцсан тэр сайн газар чи очиж эзний айдсан ч хамаг дайсны дайснаа өмнөөсөө хөөж гаргана. За эцэст нь хэлэхэд өнөөдрийн сургаал өндөрлж байна. Бид нар бурхантай холбогдоход байна. Бурханы үгийг сахихстай. Та бурханы үгийн дагуу амьдрахгүй байж та түнд хайртай байж болохгүй. Та бурханы үгийн дагуу амьдрахгүй байж та түнд итгэдэг гэж хэлж болохгүй. Түрүүн би хэлсэн гэрүүл болоод болсон шиг болоо. Одоо ингэж хэлээд нэг хүнтэй би одоо жишээ нэг туяатай гэрүүл болох гэж бодъё. Тэгвэл манай ихтэй мөнгө хэлсэн шүү дээ. Мөнгө хэлсэн гэрүүл болох. Тэгээд би чамдаа маш хайртай хоёулаа гэрүүл болъё гэж хэлсэн. Тэгээ манай ихтэй тэгвэл хоёулаа гэрэлтийн баталгаа яах юм бэ тэрийг юмыг ажилтгах гэж яах вэ? Натаа суух. Тэгвэл одоо орчиул тэгвэл хоёулаа тэрийг мэддэг учраас хоёулаа тусдаа юмыг ажилтгах тийм чи ойлгож байгаа. Хоёулаа мэдчихээ. Би юу нэгтгэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд хамт амьдрий гэдэг. Хоёулаа яг юу гэдэг? Би үүндээ ашигтай найрдаг бай. Тэгээд юу ч насны туршид чи биологийн хэрэгцээг хангая. Би домсон юм байна. Одоо чи юм ба. Хана нэг зүйлийг мэдж байгаа. Татэ
Латин Америк гэдэг чинь Латин Америк, Бразил, Колумб, Венесуэл гэх юм энэ улсуудад бэлгийн харьцаа, сексуал харьцаа гэдэг нь бид нар асуудал биш үү? Бид нар сургуульд ороод оюутан болоод хамгийн ихний өдрөө бүгдээрээ сайхан шоудаа тэгээд эрэгтэй эмэгтэй бүгдээ хоорондоо секстэй ингээд танилцдаг гинэ. Тэгээд би ингээд таньж мэддэг. Тэгээд тэгэж ингээд хүн амьтанд бүх хүмүүстэй ингээд секс үзэж байгаа өөрийнхөө хосыг олдог. Тэгээд ингээд хамтдаа гэр бүл дотор байх ёстой энэ нандин харилцаа муу юусус годомжоор харагдсан байна. Тэгээд энийг юугаар аргах гэдэг нэхэд бэлгэж гэж байна. За бэлгэжтэй байгаа хаан чамаагүй болно шүү. Хинтэй чамаагүй болно шүү. Ийм ёс зүйн дороотлолт орсон нийгэм бид нар амьдарч байгаа. Өнөөдөр Америкч ер нь бараг адилхан болж штеп. Америкч бараг Латин Америкээс илүү гарна уу гэсэн байна. Гэхдээ бас энэ христийн үндсэн суурь байгаа учраас бас арай Латин Америкт бол бас арай аюу зүйл байгаа. Зүйл байгаа. Бид нар Христ итгэж залуучуудаа би танаас үнээр чинслээс бэлгийн харилцаа хайр гэдэг. Энэ их үнэн. Эмэгтэй хүн таныг ялангуяа нэг маш үнцэнтэй гэдэг чинь харуулдаг зүйл. Бид нар хинтээ чамаагүй, хаач хамаагүй, хизээч хамаагүй энэ үедээ таалагдсан гэсэн болгонтойгоо бэлгийн харилцаанд ороод ирэх юм бол өөрсдийнхөө үнцнийг хаач. Эмэгтэйчдэр эмэгтэй. Ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэй хүмүүстэй олон эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ордсон эмэгтэй хүний үнэлэмжийн хувьд байхгүй. Тэгэж эмэгтэй хүний юу гэж зөвхөн зүгээр бэлгийн хэрэгцээг хангаж нэг болж байгаа. Шууд гэх. Нэр хамгийн харамсалтай. Тэгээ яг энэ талаар ингэ чөлөөтэй, зоригтой ингэ хин нэгэн хилдэггүй учраас тэгээ далдуур дэний муухай гэх. Бид нар ойл энэ чамайг өөрөө чинь чамайг сайн нөхөр байх чинь саад болно. Чи өөрийгөө би олон охтуудаа үзсэн би мундаг гарч болж байна. Яг та одоо залуу байхдаа тэнэг байхдаа тэгж болж болох юм. Харин та ухаан суусан байна. Сайн нөхөр болох чинь саад. Бас эмэгтэй та өөрийнхөө биеийг хамгаалахгүй өөрийнхөө хамгаалах. Би надад таалагдсан юм аа тэгээ унтсан юм аа тэгээ жирэн болцсон юм аа. Яг нэг нөгөө ихэд эмэгтэй хүн өөрийнхөө үнцнийг та өрөхгүй эрчүүд таны үнцнийг өрөхгүй шүү. Ялангуяа одоо энэ хөр нийгэм таныг ашиглахыг бодно гэхээс таныг үнцэнтэй болгох гэж байна. Тэгвэл энэ дээр бид нар маш тийм ойлгомжтой тодорхой байсан. За юу ярьж байгаад бэлгийн харьцаад болох юм. Ямарсан таамаг хэрэгтэй байсан ба. Тэгээд энэ та нар итгэхээр ойлгоо. Энийг бас чухал тооцоо. Зарим хүмүүс нэг манай нэг ангийн нэг шигшдэг юм шиг ерөөсөө хүнтэй унтаж үзээгүй гэсэн юм. Тэгээд үүндээ энэ бихээ маш аюултай болж байна. Тэгээд бид нар энийг эслэг байх хэрэгтэй. Тэгээд бэлгийн харьцаа бити ор гэж хэлдэг. Ор хайртай хүнтэйгээ насан турштай байх. Орцгоо заяа. Амин. Яг л бэлгийн харьцаа бохоос гэсэн бэлэг штэ. Тэ? Энэ гайхалтай юм л. Тийм ч нэг байх ёстой гал юм байлгүй. Энэ дотроо нандин харьцаа дотор байлгүй. Тэгээ хаас агуу годомжоор гарах юм байна. Амен. Амен. Тэгээд олон залууч хараад энэ баяр хэрэгтэй болчихсон ирчихсэн болоосай. Тэгээд та нар үнэхээр энэ дээр анхааралтай бас бодолтой байгаарэ. Энэ Америк залуучдыг дуурайгаад харуудыг энэ Бразилийг дуурайгаад тэдтэй ажиллах тэмцээд их байна. Тэдний замбрааг бол эндээ л. Бид нар Монголд ирэх хүний хувьд Монгол төсвийн хувьд замбраалаа ёс журамтай байх гэдэг юм. Үнцэн биш тийм. Энэ христчдийн үнцэн. Тэгээд сүүлд дахин нэг шиг үүсгэн. Эзний хэлбэр зөв зүйтэй сайн болохыг үйд. Тэгвэл чи сайхан байж чиний эцэг эзний танаас тэр сайн газар очиж дайснаа даах болно. Удаан босцоо. Ямар нэгэн зүйл ойлгосон уу? Өнөөдөр харамсаагүй.